It's like doing stuff to LT and Johnny G. Yeah, honey, like Baby Brown and the whole group. If I were you, I'd see. Барин таваны хэлцээр зөвхөн амжилттай хичээлээ тэгээд апаа маш олон байртай маш олон албатай болсон гэж байна. Тэгээд би зөвлөж хайдаг бол энэ спортыг бид хүмүүс багтаа бидний спортаа энэ зөвхөн өдрийн хөтөлбөртэй маш гоё болж байгаа. Доктор гомдод жоохон номтой сарсан тэгээд маш таалагдж байгаа шинжлэх байгаа. Хүйс тэмцээний туршид бидний бидний дэмждэг бүхэнтэй маш их баярлалаа. Хайдаг болтлоо. Тэгээд доктор апман бидтэй эцээр дараа цаавхандаа өөрсдөө баярлалаа. Бидний өөрсдөө дэмжээрэй. тэгээд маш баярлалаа бидтэй. Нэрээ чигээ цааш явна. Атманд автостоп маш их баярлалаа шүү. Тэгээд сантаа нэг зүйлс процесс. Бэрасаас нэг болшоо тайлбарлаж Энэ зэрэг гоё юм.
Тэгээд тэр нөгөө багийн сэтгэл зүйн өдргээд байгаа тэр болохоор би болохоор хувьд аль бол ач холбогдол бага өгвөл арай сандрал гайгүй гэдэг бол гэж бодож байгаа байхгүй. Тийм болохоор одоо тийм байгууллага шиг хийхгүй те аль бол нэг жоохон таахгүй жоохон хайн ороод байгаа тийм сандрал арай бага өгдөг. Тэгвэл ингээд амар ач холбогдол бүгд ингээд тэнгуүч ингээд эхлээсээ жоохон дараах өдрөөс хийж чаддаг юм ажиглахаас хийдэг смок актер болоод тийм болчихсон болов гэж бодсон шүү. За одоо ярих гэж байгаа юм бас үзэж олонд нэлээд сонирхолтой байж магадгүй гэж бодож байна л да. Би энэ асуултыг ер нь бол бас нэлээд бодож байгаад асуулахгүй юм болов уу гэж бодсон. Манай хэд бол одоо ингээд мэргэжлийн түвшинд өрчлөж эхлээд баггүй хугацаа өнгөрсөн. Тэгэхээр сэтгэлд нь хамгийн хоногшсон тийм тоглолт, тийм тэмцээн байдаг бол яг тэрний талаар биднэрт гоё ингээд ярьж өгөөч. Яагаад олон тэр ингээд сэтгэлд нь хоногшсон юм, гонигтай байсан юм уу, жаргалтай байсан юм уу гэж юм те. Мараа асуулах байна. Мараа сайн ярьсан шнаа.
тэр нэг Cloud 9-д тоглож битээ шүү дээ. Гэтэ тэр ажил. Яа. Тэр ажил зүгээр сайн баг гэж юм. Анхны сайн баг гэж юм. Тэр утгаараа. Манайхан санаж байгаа бол тэр бас тэмцээний шууд амжилт манайхаар юу хитагаар гарч ирсэн. Тэгээд яг та хэд Cloud 9-ыг хожид агшин дээр англи таалагдвал бүгд ингээд хашааны цаанаас харж байгаа юм шиг нэг гой зураг байдаг тийм. Бүгдээрээ гайхаад авсан. Анхудаага Монголын баг бол ингэж гарч иж байгаа гэдгээр хүн болгоо ингээд бүр гайхаад гарч ирсэн байдаг. Технологийн үед тийм тэмцээн эсвэл тоглолт юу вэ? Яг миний хувьд бол яг одоогийн яг бүртгэрээ байгааг үлдээ яг нөгөө нэг Монгол бас арамаар класс мэйжийн 23 оны арамаар шалгуулсан. Тэрэнд яг шалгахад л байсан. Яагаад гэвэл Тэр чинь гэдэг хувь мэйжер нэрсэн санагдаж шүү дээ. Класстай гэдэг чинь тийм. Говийн хамгийн сүүлийн мэйжер. Тэгээ говийн хамгийн сүүлийн мэйжер нэг хоёр болохоор тэгээд Монголд болж байгаа арамаар бас айгүй хариуцлагатай бас ер нь л заавал шалгах гэж тоглож байгаа. Тэгээд айгүй амттай ажилласан. Энд нэг Манай катавит спотакаар нэг тоглосон тоглолтоо. Ус яг анх контр тоглож эхэлж байхдаа Катавитийн финал үзээд Fnatic Phase 2 тоглолдог. Тэр финалыг ер нь яг амар тоглож эхэлж байх үедээ үзчихээд яг тэр үзчихсэн тайзан дээрээ гарч тоглох нь амар гой санагдсан. Миний хувьд бол сая өнгөрдөг авсан матч. Яг юу юм миний хувьд бол яг хамгийн гоёос хамгийн гонигтай тэмцээн гэх юм уу. Тэгэл тэр ихний матчд гранд финалын ихний матч болж гарч ирдэг мэдрэмж бол амар. Миний хувьд. Тэгэхээр нэг бодгоо хожигчод бас гарч ирдэг мэдрэмж бүр амар. За миний хэр бол анхны стикер харагдсан үе та яг хүмүүсийн яг нэг өсөл зорилго болсон юм нөгөө юм ингээд яа ч нэг аим амархан гарахсан санагдсан. Тэгэл тэрнгээрээ л энэ амар дурсамжтай надад санагдав. хайртай. За надад бол яг 3 тэмцээн санаанд байна. Хамгийн ихнийх бол хамгийн анхны стикер юм гоё байсан. Очоод ер нь таялууг хожоод дрингэцийг хожоод нэг стикер гарсан. Тэгээд тэр хоёр багц чинь дийлшгүй юм шиг л харагддаг байсан шүү дээ. Тэр хоёрыг хожоод стикер харахад гоё байсан юм байна. За тэгээд саяны мейжер крок бүрээр амьдсан. Одоо ингээд зөндөө ингээд арайна тоглоод явж байгаа юм. Саяны мейжерийн крокт хар тийм бол юм байгаагүй. Тэгээд 3 дахь нь болохоор юу юм бэ? Мессен намайг мастерын финалсан шүү дээ. Тэр юм аим бас яг их одоо монголчуудын өмнө тэгээд бүр аврын тоглолт төлөвлөж мөрөө. Тэгэхээр тэр үеч нэг арайна тоглолт гэсэн тэр юм аим сэтгэл үлдсэн байдаг. За хамгийн гоё акшнууд бол мэдээж одоо өөрсдийнхөө сэтгэл зүйн шингэсэн гэж байгаа. Тэгээд энэ одоо мэдээж тэр түүхийг одоо ингээд зүрхэндээ ингээд шалгаж өгөх гол одоо үргэлжлэн болоод мэдээж хожил аваад яваад байгаа. Хожлыг ингэж бий болгож байгаа гэж юм. Тэгэхээр дараагийн асуултыг Марад оруулж ирэх гэж бодсон. Ерөнхийдөө одоо нэг тактик тийм яг коуч нэгээс асуужуулагч нэгээс Марагийн үед бол одоо тактик гэдэг одоо хэлний яаж болох вэ? Одоо бид нар ч нөгөө Чингисийн завчаа гэж ярьдаг тийм Тэнгэрийн дурдаг гэж бас нэг ярьдаг. Тэгэхээр яг энэ тактикуудыг ерөнхийдөө яг санаагаад яаж гаргаж байна? Тэр өөрөө тэгээд байдлаар хост хийж байгаа. Тэгээд бодоос яавал хүн гинтгүй гэдгийг бодсон. Зүгээр болоо. Дүүрдэг хэлчихлээ шүү дээ. Тэнгэрийн дуудлага ч бол зүүдлээ. Зүүдлээ. Тэгээд яг өглөө босч ирээд боддог байхгүй юу? Яг тактик яг санангуудаа бодсон. Тэгээд бодсон чинь ер нь болохоор тэнд бол ер нь завь байсан ч юм. Чингисийн завчаа гэдэг тактик байдаг тийм. Тэр тактик ер нь хизээ гарч ирж байсан тактик байгаа тийм. Бэрэ. Чи хизээ гарч ирлээ. Самбай.
Тэр гэхдээ бас яг контртлаасаа яг тэрийг нэг за нэг тэдэн секундэд хараад ер нь тэр хүн ер нь наална те тэр оронд нь төсөөлөг байхад нь тэр коннектор тойлот дотор бид нар очсон даа гэж бодцоос ер нь бол яг л төсөөлөг үгийн яг тийм л юм. Нэр нь яаж гисэн? Яагаад Чингисийн цавчаа гэсэн? Зүрх суулгах тактик байхгүй ер нь бол одоо ингэж явсаар байгаа төврүүн дайрн тийм бол Тэгэхээр бид нар буруу яриад байдаг байх шүү дээ. Буруу. Ер нь бол тийм байна. За мэдгүй байсан нэг зүйлээ бас мэдэж авчээ. Тэмцээнүүдэд оролцож явж байгаа. Тэрнээс 25 оны сая наадаас хүртэл ер нь фейстэй нэг стар тоглож байгаагүй. Яг фейстэй харсан анхны тоглолт байсан. Тэгээд саяны раунд дээр олонгод Синзо бомба яа би кар ороод антипташ игээд ер нь жоохон бүхэн бэлэн байдалтай байж игээд бомба би ямарсан за надад бомб ирэх юм байна би тавих юм гэсэн бодсон чинь хажуугаар бомб таашаа нээсэн. Тэгээд би яг бомба авахгаа сити рүү тавгасан чинь Роки дэшээ доошоо дэшээ хэм батар яг энэ санагдаад нэг раунд босоо Синзо дээр амар инээдсэн юм аа юу баацсан. Отофоо амар инээгээд тэр дээр панаа санагдав. Энэ тоглолтод яг харахгүй интернетээр шоу болсон. Яг ингээд нөгөө синтим одоо давж идэх шиг бүр next level ийм бол тоглолтыг гаргаж ирдэг гэж байна. Айгуу гоё тоглолт. Тухайн каст хийж байгаа чинь янз бүр момент байсан. Синзо дээр гаралтай цэдэр шиг тэр нэг бүгдтэй авалтаасан. Тэр юу нэгсэр санаанд үзэж байгаа юм. Санаанд би чинь өөрөө бомб нэмэр дургу. Тэгээд ер нь бомб хийж үзэг байхад юм. Тэгээд цаа бомб аваа гэж шийдсэн чинь таашаа. За хийх хэрэгээр үгүй. За дараагийн хайртай байна. The necessary trade. There is still something to be found once he puts the chips away with CT Smoke. За энэ бол Мальбин доктор бараг граффити гаргамаар ийм л үйлдэл болсон доо. За энэ Синзугийн фиго гэж. Наа раунд чинь би өөрөө амар зүр үйлдэл гэж боддог шүү дээ. Нэр ингээд одоо нэг таад нэг тавцан гэдэг тэнцэнээс би ингээд хөнгөд татж байгаа. Тэгсэн чинь тэг голбоо чинь гээ. Тэгээд би яг за хөнгөлөөр юу нөөц хөнгөн ингээ хөнглөө аяа. За сайтанд бас юу болдог гэдэг. Тэгээ цахан дээр загсчихсан байхгүй. Айж тэгээ уусан аваад төсөөлөхгүй надад. Тэгээд мэдхгүй юм. Скопло болж одоогүй махтаа гэж боддоо шүү дээ. Скоплог чинь бүр хамгийн амар хайдаад байсан байна. Энэ бол бүр янзын бол болсон. Одоо бараг бүх цаг үеийн хайдаад дундаа Синзугийн нөө скоп бол үндэ бүр үнхээр гайхаар янзын болсон. Таны миний орон нөөцөд нэг хүн наран дээр шивээс хэвчээсэн шүү дээ. Тэр нэр амар. Энэ 11 хоногоос бас бүрээд тавьж байгаа юм байна. Тэгээд өвдөө гараад нэг раунд 16 гараад Синзогийн залаад бас тэр стайл. За дараагийн хайртай байна. Hidden in the shadows, and he's making a move. He puts it on to the back of his teammates for the retake. Wasn't spotted. It got picked back up. 9-10. Wait, look how techno scaling here. Just through the side of it, Messi. How many crutches can he be put into, and how many can he come up with? Health advantage once more. За яг энэ раунд дээр яг хоёр яг чухал момент байгаа. Тийм момент. Эхнийх нь гэвэл яг манайх ер нь энэ раунд ингээд алт маглаа өндөр байхгүй. Агийн нинжад нэг хүн гэсэн одоо хулгай гэж бонгоцсон. Тэгээд яг раундын завьгаа гол дээр мэдээлэл авсан. Юу дээр яг хоёр талын нэг рүү болчихсон. Тэр он манай 10 орж байгаа нинжад нэг хүн бонгоод яг тэндээс яг текстүүд намайг атангаа авч байгаа юм хастаад тэгээд өгч байгаа. Яг тэр үед эзэн яриа энэ хоёртой яг нинжа яг ихтэй нинжа дээр шуу хараач юм шиг яг ингэ. Тэгээ амжаад байж гэнэ 29-2 ахт нь маань дефолтын үеийн байлаа. Дефолтын ран гэж сонсдог байна. Тэгээд би ямарсан зэндээ цэнтч чихний хот ингээд доошоо хөвшөө авцсан.
Тэгээд центр руу орж байгаа зогсож байгаа гэсэн гиндүүдээ алчигээд тэгээд 29-ний болоод ер нь раунд авах хэвээр амар бүрдүүлж чадсан юм. Айгүй тийм гавуу биш раунд болсон юм. Дараагийн Most reps against my dad. Slowly piecing together some kind of comfort zone. Not confident whatsoever. Not taking it up. Shots. And some of the space. People do it if he has to. If he has to. Санхүү эсвэл аваа. Нэг баг яриад байгаа юм байна. Алиг агаа мэдээ хийжсэн. That game to the talk ингээ тоглоомоо яриад гэж байгаа юм. Юу? Эйсээ зүгээр авах гэж ярьж орсон хамгийн сүүлийн дээр дугаарын цагаар гэж гарчсан шүү дээ. Тийм. Тэр нь бол эйсийг уурдаарсан гэх юм уу? Тийм. Би яг гэхдээ яг тоглоё гэж бодсон байхгүй. Нэг эйсмээ самаг тэгээд тэгсэн чинь яг урд харагдсан байхгүй. Тэгэхээр даваад үзсэн юм. Тэгээд юу болов? За хайтайтай болонгод 6 хайтайтай аваад дуусснаа. Тэгшээ боллоо бүх хүмүүс. За тэгээд ийм гоё одоо нүд хожирсан, ийм гоё сэтгэл сэргсэн ийм тоглолтуудыг гаргадаг тайптай үгээр маш баярлалаа. Дараагийн хайтайтай янз бүр хайтайтай. За одоо манай 3 дахь хэсэг ерөнхийдөө одоо панел хэсгийн маань сүүлийн хэсэг рүү орж иж байна. Энэ дээр хэдүүлээ нэг жоохон хөвчлөлтэй байцгаа. За энэ дээр хэдүүлээ нэг самбар авцгаараа хамгийн гэдэг хэсэг байна. За би асуулт асууя. Хин содоо асууя. Би асууя. За хоёулаа тийм шүү дээ. Манайхан гоё хариултуудаа өгчөөд араас нь тайлбар хийж болно шүү. Яагаад энэ нэрийг бичсэн бэ? Зэрэг ярмаар байв те. Энэ хамгийн тийм учраас би бичтэй гэж юм те. Тэгэхээр бүр их сонирхолтой байна. За ихний асуулт. Монгол цагийн хамгийн трол хэн бэ? Трол. Биднаа. За Бицтэй 4 хүний санд орж ирсэн байна. Биц өөрөөс энэ зүг гисэн. Тэг бүртийн 100% гэж шүү дээ. 100% гэж. За яагаад биц 100% трол юм? Мэддэггүй байх үү? Хаашаа дараа тест. Гэхдээ энэ хороочин тролын хамгийн том жишээ үү тийм. Хороо байна. Байраас энэ суучдаг байна. Байраас суудаг дээр бол бүгд бүтэн дэлхийгээр хурдсан шүү дээ гэж. IGS гэрчлээ гэдэг. Ер нь жоохон дөрөнгөө төв байх гэж хүсдэг л дээ. Тэгэл хаяа тараалчмаар санагдаад тэгэл юм яагаад том тэмцээндээ тараалж болохоо гэж бодоод тэгэл Тэр нулаг үзүүл анзаарагдана юу годог юм бэ? За. Хоёр дахь асуулт. Монгол цагийн хамгийн чавчаа юм бэ? За хэлтгүүдээ дараа. Зөв юм чи нөө бороо юм чи. За биднаа. За гараа. Тамара өөрийгөө битгий. Тийч эмчи 100% сан. За 100% шээ чи 90% сантаа гарч ирч. Мара яагаад өөрийгөө бичиж? Тоглолтын дээр ярьж чаддгаа чачмаа байт юм байлгүй дээ. За энэ зүйл бол хамгийн хэлж байгаа. За дараагийн асуулт. Монгол цагийн хамгийн практик юм бэ? Практик. За өдөрөө хөвөлтэй явчихлаа шүү. Би ч юм бараг даачлаа гэдэг. Манай үзэгчд ч таасан байгаа. Ингээд тэр нэрийг хамтдаа харцгаа. Билээ. Практик. Атаа. Фейлинг, хамгийн фейлинг юм уу тийм? Фейлинг. За
За бид нөө. Гарга. Texan Senzo окей гинэ. За сэршэрч штэ. Сэнзугийн яг яаж фактаа гэж хуваалцж болох тийм фактсан. За энэ ярих гэж шүү. Фактсан. Яг юм бай тийм. Тэгээд өдөртөг маа. Яа. За дараагийн асуулт. Монголын хамгийн муухай ааштай нэг. Хамгийн муухай ааштай. Одоо бичиж яг дотор нь хоёрдох гэдэг. Энэ асуултыг би бичих юм шүү. Арай багийн өдөржлгүүдийн чинь өгсөн асуулт шүү. Мар 100 сансилтэй байна. За бид нөө. Үлээ. За гаргаа. Мара сэнзу мара. Марахын одоо эйс гэж хэлж болох юм уу энийг одоо? За би эсвэргээр Монгол хооны хамгийн хөөрхөн ааштай юм бэ. Асуу 100 баг та. Тэгээд Хоол шогоо гэж. За гаргаа. 3 хүний нэр бичсэн байна. 910, 910 технологис. Яа. Кинс гэж оноо авч юм да. Бүгдийг бичсэн байна. За. Одоо өштэй те. Энэ асуулт гэсэн. Монгол багийн хамгийн үрэлдэгэн юм хинбэ гэсэн байна. Үрэлдэгэн мөнгө авдаг. За. Синзу мара. За ер нь техно дээр тийж долларын сайн маань хэлсэн. Би бас нэг сонссон. Техно юм гэдэг нэлээд шокинг хийдэг гэж сонссон шүү. Тэр өндөө. Үнэ. Үнэхээр шиг шатдаг юм. Тараад яа. Наа тэгээд эмэгтэй хүнтэй дэлгэр өсөөр баг нэг темпэнд явахаар байна. Тэгээд. За. Энэ асуулт надад гой санагдсан. Энэ дээр гэхдээ хариулчаад биччихээд яагаад вэ гэдгийг надад хэлээд өгөөрэй заяа. Болж өгөх бүгдээрээ. За энэ асуулт юу гэхээр хамгийн харагддаг шигээ биш юм бэ? Харагдаж байгаа шигээ биш. Та нар хууртаад дээ шүү. Камерны өмнө олон нийтийн өмнө одоо буудан дээр суухдаа нэг харагдчихад яг цаанаа бас юм бэ. Одоо манай кэч микрофон онтооч айгүй нарийнхан болоо. Тэгээд хараагаад гараа явчихсан. За бид нэ. Заарэ. Тек энзи 910 энзи 910. За энзи дээр их санд орж ирсэн байна. Яагаад? Өөр мэдцээгаа. Амттай тэгээд Мараа гэж. Яагаад энзи нэ? Жог урьдчиг харагдсан төлөө жог урьд шүү дээ. Яа. За энзи тэгээд бас нэлээд сэнзүү яагаад энзи гэж. Энэ чэт. Хүмүүс нэг хөрдөлтэй. би тэгтээ өөрөөсөө камер хөрдөлт байдаг л дээ. Би зүгээр нэг хөрдөлтэй хүмүүс тэрнээс яг замар хөрдөлөөр хөрдөх биш жахаа гэж бодчих. Streamer J-Woo! Би J-Woo одоо ч Монгол гэдэгт нь эргэлзсэн шүү дээ. Team Insignia багийн тоглогч Morning Star хамтгийн гитарчин Опо!
баярлалаа. За манай тим Инзиньогийнхан маш баярлалаа. Түр зөө сууж байгаарай. Анар маань баярлалаа. За яг одоо таньсаар тим Синзүүг зарлах гэж байна. Аль хэдийн багийн ахлагч гараад ирсэн сууж байгаа. Тим Синзүү. За тим Синзүүтэй хамт тоглохоор эсрэг багтанд тоглож байгаа тоглогчийн төрсөн ахын дуудахгүй болоод одоо дуудаж энэ багийн тактикийг уншуулъя гэж бодож байна. Татзан Барта! Баярлалаа. Яг одоо Татзан тим Синзүү багийн тоглогч Мара! Вау, баг тим Синзүү юм биш үү те? Дасгалжуулагч нь байна, эсрэгч нь ах нь байна одоо тэр. Баярлалаа тим Синзүү баг тоглох дараагийн тоглогч Morning Star хамтлагийн дуучин Азаа! За баярлалаа. За энэ ташрын дуулахад яг энэ тайзны ард Монгол merchandise бараанууд зарагдаж байгаа шүү. Манайха merch сонирхох юм бол энэ ард байгаа хүмүүс олохгүй байна гинэ. Тайзны ард нуугдсан байгаа учраас. За merch сонирхож байгаа хүмүүсээ тайзны аргашаач та бүхэн маань худалдаа авах хийх боломжтой шүү. За та нар маань анзаарсан байх энэ 5 хүний спортод ягаад 4-9 тоглоод байна гэж тэ. Тэд маань PUBG тоглох юм аа. За тоглосон. Гайхлаа тэ бүгдөө гайхлаа. За окей 4 тоглогчтой байгаа. 5 тоглогчдыг бид бүхэн үзэгчдээсээ сонгох юм байна. Энэ бол сюрприз гинти видео авчихсан. За тэгэхээр хамгийн эхлээд тим Инзиньогийн 5 дахь тоглогчийг сонгоё гэж бодож байна. За окей. Инзиньо A B C F гэх энэ 4 үсгийн нэг нь хэлээч. F авдаг байсан гэх юм. За F буюу одоо floor. Доор хүмүүсээ сонгох боллоо бид бүхэн. За Инзиньо багийн Зилх байна. За Зилх за окей зүүн үү баруун уу? Аль нь баруун? За чиний сууж байгаа. Зүүн. За энэ тас авах юм байна. За окей дараагийн тоглогч Жэйвүү ансууч. Жэйвүү. За Жэйвүү энэ одоо хэдий игнэ байгаа юм бэ манайхаа. За баг 25 гिचүүл зүгээр юм. За 1-25-ын хооронд нэг тоо хэлээрэй. 7. За уртлаасаа тоолъё. 1 2 3 4 5 6 7. 7 дуурыг нэрх гараа өргөрөө. 7 гэх нь байна тийм. Дандаа контр тоглохоор гол царайнаа харагдаад байна да. За баруун зүүн талаас гэж хэлсэн чинь зүүнээсээ ихэж тоолно шүү. За цаад талаасаа ихэж тоолно. За хэдэн баг 20 байгаа юу тийм нэг хэдэн суудлаа. 15 юм байна. За окей. Обо 1-ээс 15-ын хооронд нэг таач. 7. Цаанаасаа тоолоорой. 7-оор игнэний 7. 1 2 3 4 5 6 7. Хүн байна уу? Цаашаа итгэж Миндо чи контр тоглож чадах уу? Чадна үстэй. За ранк хийдیں۔ Премьер ранк хийдیں۔ 3-аас доош. Дагсан. Тоглож чадна үстэй Миндо. Яа, миллиметр ба. Окей, тайлбар дуудсан. Дагуултай тим Инзиньогийн тавтар тоглогч. За тавтарч гарч байгаа. За окей, энэ хооронд хэдүүлээ тим Синзүү багийн тоглогчийг сонгож байна. Тим
Синзүү. За Синзүүгээс A B C F аль сонгомоор вэ? F. Окей, дахин F-ийг сонгож байна. За, F-с баруун зүүн үү? Баруун. За окей, баруун. За, биш би чи дараагийн хүнээс нь асуух гэсэн шүү дээ. Ямар мангар ээ. За би юу ачи одоо Бартакас баруун зүүн өгөхөд баруун гिचээрээ за хүмүүс гомдоохтой байна. За баруун зүүн үү Бартака? Баруун шүү дээ. Оо баруун. За Бартак за ойлгомжтой. За окей одоо Бартакын хэдий хүн баг за гоцсаа 1-30 хооронд игнээ хийж өгнө үү бохид. 1-30 хооронд игнээ хийж өгнө. Наа тэндээс 8 гэж хашгирч одоо игнэнд авчруулж байна. За окей. Хамгийн сүүлд маань азаа авчтай. За окей, азаа. Барууныг баруунаас нь тоолно шүү. За 1-20 хооронд 6 8 дугаар игнийхэн цаанаасаа тоолъё. 1 2 3 4 5 6 Эмхтэй юм байна. Тоглож чадахгүй юу? Тэр араагач бид чам наагаад чампион чинь юу? Биш дээ. Тэгвэл наагаад чи нэрийг ингэдэг. За тэгвэл саяныхаа үйлчлийг дахиад нэг явуучих гэж бодож байна. За тагаа өөрчлөе. Сүүлийн игнэт юу хоёроо өөрчилчих юм аа. За игнэт. За 5 дугаар игнэний баруунасаа тоолно шүү. За хэд вэ? 17 цаанаасаа тоолно шүү. Баруунасаа тоолно гэсэн. За 1 2 3 4 5 6 7 8 17 байхгүй бэ? За чи жоохон бат ойлсон. За 9 Тэр өстэй цагшаа тэр хүүхдгүй нөө. Агрээд. Контент тоглож чадчихсан. Яг мачота орж ирж байгаа шиг. Ёо, бора ямар аргатай бэ? Бора. Ахаша хамтгүй байгаа юм шиг. Вау, хүн гэж ингэ хэлдэг байхгүй нэ. Гоёстэй. Ёо, яг бисэд ингээд нэг хүн дутаад ахнартайгаа ингээд хүсээгүй нийлцэн голтноо авч ингээд сууж байгаа хэвээр гоё шүү дээ. Яа, бидний нэг гэж юу гэдэг. Маш гоё. Хүн төрнө гэж ямар баавтай авах гэж орж ирдэг байх тийм. Одоо Apex-ийн нөгөө нэг юу ороод ирвэл тэгээ за гаргаж авах байгаа юм. Тэгвэл бүр төгсөв. За маш баярлалаа. Team Engineer дэмж байгаа үзэгчдийг сонсъё. Team Shinzuk сонсъё. За ингээд формачаа ихлүүлцгээе. За Engineer гэж нэгэнтээ чартаа байдаг нээсэн. Хор таа байдаг. Саунд бас шоумайчуудаар Исагийн бизнесээр энэ хоёр банк байгаа хүмүүс хоорондоо тоглож байгаа юм гэсэн. Өвчийн Монгол зэрэг одоогийн Монгол зэрэг хүмүүстэй бас хоорондоо тааш тоглож байсан. Тэр бас маш гоё түүхийг өвдсөн ийм тоглож байсан. Энзиньо зэлгэн байдлаа нэг баг болсон. Байгаа юм да. Мираж бахи хирам. За энэ хурдтай раунд болж ирэх шүү. Раунд өдөр бид болоод энэ чамд үлддэг ороод ирсэж байгаа. За юу бол аагийн самтрууд болоод. Зилхэн дээр яваад тааж хурдтай хамгийн зөвхөн болоо да. Яа. За зилхэн дээр шууд болчихсон. Тэр орж болох гэж бас мэдээ. Авиац шаснаа Оскар шиг байда. Бомба платей юу? Синзо.
харсан ч гэсэн өөдөөс нь янз бүр багтаа. За энэ юм боогдол үзэж байгаа утга бариад гараад ирсэн. Ягсаа байсан уу? Төвдөр сэтгүүл гасаа. Хоёрын. За тусгаж тиймэр болж байгаа гэсэн байсан бай. Мэдээ урд дараад ирсэн. За ичээ. Нэг утга бариад боогдол. За чи төвдөр. Төвдөр. Хоёр. Фраг оруулж ирсэн байна. За раунд бол ер нь бол ийм өөрчлөгдсөн эффектүүдийг чингүүдийг бол оруулж ирэхээр болж байгаа юм байна. Дараагийн раунд дахиад дараа очиж байгаа. Зинкбергийн баг. Энэ раунд Франчийн хурдтай тоглож доогоор онцлог бас манай өрсөөр үлдэхгүй байна. За тэс хоёр фрагсан. Аюушийн ах гэдэг сэрүүл тоглоно. Аюушийн ах яг нэг гоо барьсан байх шиг матар барьсан байгаа гэдэг. 2-0. Энд чи бүр шийдэж байгаа нь хурдан гүгээд байгаа юм шиг байна шүү дээ. За дахиад хурдтай раунд орж ирсэн. Уг нэгээс яг зөв болоо энэ аахтар зөв сонсгоор болоо. Аюушийн ах бол яг зөв бууга авсан байгаа гэдэг чинь сэдвүүчсэн. За ингэж бодлоо хаа. За шо за чи юу аа. За бомба гэдэг тэгээд бомбыг цагт нь өгч явж байгаа юм шүү. За ингэхгүй эсвэл юу аа гэдэг. Нэг мэдрэл бомб дээр өгч байгаа юм шүү. 3-0. За зилтгэл тэр талаасаа юм бол хурдтай раунд дээр тэр тал илүү байгаа байх шиг байна. За дахиад нэг дараагийн өөрчлөлт орж ирэх гэж байна да. Сюрприз. Энэ раунд ямар раунд болох вэ? За яг энэ бүхэн эффектээр раунд бол шоу мэйжүүд бас томоохон тэмцээнүүдээр мэйжер тэмцээн гэдэг ч юм уу АЕ Катовиц одоо пластик тэмцээнүүдээр их харагддаг да. Эффект оруулсан. За энэ ч одоо хоёр өчний цуглаас гарч ирсэн хоёр тоглогч байгаа. Нэг нь 15 настай. За slow эсэргээр маш удаан орж ирсэн. Энэ раунд дээр баг одоо оохол илүү байх юм болов гэж бодох юм. Мөнгө бол хамттай байгаа юм байна. За энэ раунд нэлээд удаан үргэлжлэх байгаа. 15 настай, 12 настай, төгөлдөр 15 настай, тэргэл 12 настай. Үгчнээс баж ирсэн. Хоёр тоглогч. За би нэг 0 авчаад тэгээд. Одоо гарч. За яхаар гоохол илүү баг. Одоо жаангад үргэлж. Аста манай имэшиг хэлж байна. За serious. Ийм slow round дээр тайм гэж байх юм ахтаа бас юм. За одоо дараа. За мара одоо юу ч бодож байгаа. Нэгээс 3. Мара хичээл заахаар гарч ирсэн байна. Одоо сервер аргас авдаг юм. Сервер дотор орцсон. Яаш юм үзүүлбэр байна да. Мара. Боробота бена. Мара юу игээдэ. Мара slow motion round дээр сэвлэх гээд байгаа юм Мара. Это бэнта бүгчтэй Мара. Гэ оксаа ямаатай Мара. Гайхалтай юм байна. Оо тэр бомбны цаг марч юм бас. Янз бүр байгаа юм шүү. Килтэй аваагүй ах юм Мара. Team round шот юм байна. За хамтдаа удаашруулсан бичлэгийг үзцгээе гэдэг. Удааныг өөр удаашруулаад харцгаая.
За ийм удаан раунд дээр бас отго оруулж явах гэдэг юм байна да. Зилтенберг отго оруулж. За энгийн раунд орж ирж байгаа шиг байна. Дөрөвнөөс Пиратлаас бол багтаа залгаж байна. За Зилтенберг Зилтенбергаас цогны аваад ирсэн байна. Тэр чигээр шууд шавтар бүгд бэксний тоглолт орж байгаа. Бомб натаа үлдсэн. Мара хариуцсан. Мара. За тэгвэл зүрхлээ оопнинг гэдэг орж ирээд гэсэн. Энэ чинь гравитиг бүр амар яагаад хийсэн бэ шүү дээ. Өсөж чадахгүй. Тийм байна. Тэгэхээр аюушин. Онаад өглөө. Цагуурис нэ бомб хийсэн. За смог доктор. За. Бомб хийсэн байгаа гэдэг салбар хэрэгтэй кит байх гэж гэж гарч байгаа юм байна. Хасаа, what happened to baseball? Дахиад чирээс. Компьютер өгч. За манас. Баярлалаа. Team Ingenio, Team Sinzu, Адундашид. За фанаш таадаг үзэгчтэй. За тайцсан дээр хоёр багийн 5 дахь тоглогчид буюу Төгөлдөр Тэргэл хоёрыг өрж байна. За гар барь шүү дээ тийм ч. За фан матчийг үзүүлсэн. Team Ingenio, Team Sinzu та нартай маш их баярлалаа. Төгөлдөр Тэргэл хоёр дүүгээ наашаага өрж байна. За тэгээд маш сайхан хүчтэй өрсөлдөөний үзэл сүүл яасан бэ? Бомбо тавих тал гэдгээ мартцсан уу? Тийм. За яах вэ те? Баярыг тэгээд тавьтаа гарын үсэг одоо авах эрэхтэй signing session ticket өгч байгаа юм шүү. Тэгээд манай зохион байгуулагчдын зүгээс Монгол зэгнээс айлтуудынхаа гарын үсгүүдийн бүгднийг зуруулаад jersey дээрээ зуруулаад аваарай гэж хэлж байна. За баярлалаа манайхаа. Төгөлдөр Тэргэл хоёртой Адундашид. Маш баярлалаа.